хуусан хүний хүртэл аашаар нь шинждэг шүү дээ. Уур согтуу үедээ асар их ууралж агсан тавьж ингэж сүйд болдог хүн бол энэ хүн бол асар их тийм атай хорсолтой. Амар байхын буйнаа барчихсан асуур тэнгэрийн оромж төрж болохгүй ч тийм ээ. Ийм хүн байна гэж. Үгүй бол зарим хүн бор ингээд хилэнд олсохт юм гэж юм ярьж чадахгүй. Үу гэдэг. Тэр нь имийг бодож санддаг. Ерөөсөл үйлээр одоо адгуус мэт тий. Үүдээ одоо адгуусны муудын унахаар тийм тэнэг молгоо усууд хилэнд олсохтыг хэлээд. Ими сайн мөг буй нүглэс мэддэг. Авах гэхээс мэддэг болсон усуудын чанар гэж тий. Биендээ олсохт юм гэдэг тий. Унц тусаал тий. Биендээ олсохт ийм усууд их харамж хайхар их санал дачаал ихтэй усууд биедийн заяад унахш байдаг юм. Тийм усууд л тэгж сохтын юм даа тий. Уйлахаараа зовлонгоо яаж уйлд усууд гэсэн бас тий. Тэгтээ энэ бол бүр хүнд хүчээр тий. Там мам руу баг явж болохгүй хэмжээнд өөрийнхөө сэтгэлийг биеийг хөрчлөж айхтар болгосон тий. Сайхан энийгээд намбагаа байж байгаад хил амгүй шиг унтаад өсчих юм уу тийм ээ. Нэг сайхан хүн байдаг шүү дээ уухлаар согтохоор тий. Тийм усаас яг тэнгэр хүний бас буян заяатай бас тий. Тэгээд хамгийн гол нь аль гэдэг ундаасан хүний сэтгэлийн бүх сайн чанарыг устгаад сөрөг чанарыг бадраашдаг байхгүй юу. Тэгээд хамт төрсэн тэнгэрийн зайлна, цойсон сахиусууд нүүр буруулна, хард үздэг тэнгэрүүд нь байхгүй болоод өөрөөсөө хяналтгүй болдог учраас чинь айхтар тийм ундаашдаг. Энэ чинь хүний бол дотоод мөн чанар ил гаргаж хайдаг. Энэ миний зүгээр нэг сонсон яриа биш. Лом бодомж байна гэх тэр босгоод номд байдаг шүү дээ. Тэрний сүүл гаргасан нэг номон дээр байсан. Тийм үү. Дотор мөх болчихсон юм байна. Юунаас бас